Авилгатай тэмцэх газар 6 ихтэй сургуультай хамтран авилгатай тэмцэж шударга ёсыг тогтоон бэхжүүлэх нь асуудал ба шийдэл сэдвт оюутны эрдэм шинжилгээний баг хурал зохиохоор боллоо. Илтгэлийг 2011 оны 11-р сарын 28-ны 18 цагаас өмнө Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Дотоод хэргийн их сургуулиудын оюутны холбооны байранд хүлээн авах юм байна. Аль ч улс оронд хөгжил дэвшлийн түлхэх хүч дуу хоолой бол оюутнууд байдаг гэдэгт булган марахгүй бах. Тийм учраас авилгатай тэмцэх шударга ёсыг тогтоох чиглэлээр оюутнууд Монгол улсад нэн тэргуунд байдгийг илэрхийлж энэ эрдэм шинжилгээний хурлыг 6 ихтэй сургуулиуд авилгатай тэмцэх газартай хамтран нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр энэ хурал зохион байгуулах туссан байгаа. Ингэснээр оюутнуудын дуу хоолой авилгатай тэмцэх шударга ёсыг тогтоох чиглэлээр нэлээд хүчтэй зуурайтаж. Тэр оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнд тулгуурлаж ямар нэгэн айж эмээхгүйгээр гарч ирсэн тэр судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлаж авилгатай тэмцэх газар бас цаашдынхаа үйл ажиллагаанд ашиглах мөн цаашлбал Монгол Улсын авилгатай тэмцэх төрийн бодлого авилгатай тэмцэх олон улсын бодлогод бас ашиглах юм боломж өгдөнэ. Авилгын эсрэг олон улсын өдрийг өгтөн зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд нэгдсэн үндэсний байгууллага хөгжлийн хөтөлбөрийн Монгол улсад шударга ёс ил тод байдлыг бэхжүүлэх нь төсөл дэмжлэг үзүүлж байгаа юм байна. Мөн энэ байгууллагаас шударга ёсны төлөө 2011 шагналын эздийг 3 дахь удаага тодруулна. Энэ шагналд шударга ёсны төлөө сэтгэлтэй, бүтээлсэн үйлстэй байгууллага иргэн нэрээ дэвшүүлж болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авилгатай тэмцэх газрын www.iaac.gmail сайтаас уншаарай.